Сайн бацгааны сурагчдаа дэвтэр ном гаргаад онцлог өдрөө тавиарай. За бүгдээ өмнөх хичээлээ баттгаад нэгэн дасгалыг ажиллая. Дараах ихүүдээс аль нь тайлбарламж их вэ? За их нь зараа гэсэн их байна. Түнтгэр өвгөн төмөн жадтай. Энэ нэг төрлийн хөвгтөн амьтан юм. Зараа зузаан нарийн үзүүртэй өргөстэй. Тэр нь 2-3 см урттай. 5,000 гаруй ширхэг байна. Цайвар цагаан өргөсний уг нь хар бараа өнгөтэй. Ямар нэгэн аюул учирсан үед булчин ажиллагаанд орж өргөсүүдийг тал бүр рүү чиглүүлдэг. За бэх нь өнгөрөө зараа. Нэгэн өнгөрөө зараа байжээ. Түүний жадмит арьсан ямар ч амьтныг хашраагаад явуулж дөнгөн. Тэр сүулдээ даварч амьтан бүхнийг дээрлэн шогддог болов. Хурц нартай дулаахан өдөр өнгөрөө зараа өдийнхээ зоогийг барихаар алхаж явтал зэрэгэлдэх нутгаас ирсэн өсвөлэн хэрэг түүн рүү дарчээ. Зараач дадамгаа гихчин цагаргалан хөвцөнд хэрэг хушуугаараа авч газар зохин сэгсэрч хайжээ. За вэхэн зараа өргөс хувцсныхаа ачаар цөөн дайсантай. Өргөс нь хөндөй бөгөөд уг руугаа баг зэрэг нарийсан мушгирсан нь бөөрийнхээ болоход тохиромжтой. Баг зэрэг хүчлэхэд өргөсний үзүүрт маш их даралт үүсч хүрсэн хүний гарыг хатгадаг. Өргөсний угт даралт буурдаг тул зараанд юу ч мэдэгдэхгүй. Ямар нэгэн аюул учирсан үед арьсны доорх булчин ажиллагаанд орж биеийг нь бүхэлд нь хучин толгой сүүл хоёроо нийлж бөөрийнхээ болдог. За адилхан зараа их байгаа. Өвлийн хүйтэн өдрүүдэд хоол тэжээлгүй зараа ичнэ. Унтахаас өмнө арьсныхаа доор хөрөмтлүүлдэг. Эцсийн үедээ нөөцлсөн өөхөө зөв зарцуулахын тулд биеийн хэм 35 байснаа 15-аас 20 хэм хүртэл зүрхний цохилт нь 250-аас 10 хүртэл буурдаг. Зарим үед амьсгалын систем зогсон байдалд орж амьсгалахгүй бөгөөд энэ нь 2 цагийн турш үргэлжилж болдог. За эдгээр ихүүдээс айл их нь тайлбарламж их вэ гэсэн дасгал байгаа учраас бүгдээрээ анхаарсан баха. За дээрх ихүүдээс В их нь тайлбарламж их байгаа шалтгааныг нь бүгдээрээ бичиж авъя дэвтэртээ. За нэгдүгürt ямар нэгэн юмны учрыг тайлбарлан дэлгэрүүлсэн. За хоёрт ямар учраас гэсэн асуултанд хариулагдана. 3 бодит хэрэглээний шинжтэй. 4 нийт хүмүүст зориулсан. За 5-д нь ухуулгын зурагтай тохирно. За сонсоорой. Та бичиж аваарай. Зараа өргөс хувцсныхаа ачаар зөөн дайсантай. Өргөс нь хөндөй бөгөөд уг руугаа баг зэрэг нарийсан мушгирсан нь бөөрийнхээ болоход тохиромжтой. Баг зэрэг хүчлэхэд өргөсний үзүүрт маш их даралт үүсч хүрсэн хүний гарыг хатгадаг. Өргөсний угт даралт буурдаг тул зараанд юу ч мэдэгдэхгүй. Ямар нэгэн аюул учирсан үед арьсны доорх булчин ажиллагаанд орж биеийг нь бүхэлд нь хучин толгой сүүл хоёроо нийлж бөөрийнхээ болдог гэсэн их байна. За тэмдэглэж авсан бол бүгдээрээ хичээлийнхаа сэдвүүдэд бүгдээрээ танилцъя. Дэвтэр дээрээ бичээрэй. Тайлбарламж их тайлбарлсан эссений ялгааг мэдэж авах. За зорилгодоо хүрэх алхмаа. Бүгдээрээ анхаарай. Нэгдүгээр тайлбарламж их гэж юу вэ? Түүний бүтэц, үндсэн шинж, онцлог. За хоёрт нь тайлбарламж ихэд задлал хийх. За гуравт нь тайлбарлсан эссе гэж юу вэ? Түүний ангилал, бүтэц, онцлог. За дөрөвт нь тайлбарлсан эссенд задлал хийх гэсэн. Эдгээр зүйлсүүдийг бүгдээрээ хийж гүйцэтгэх нэ. За дэлгэц рүүгээ хараарай. Тайлбарламж гэж юу вэ? Үйл явдал ба хэрэг явдлын үр дүн илтгэсэн өгүүлбэр ба цогцлборын учир шалтгааныг дэлгэрүүлэн өгүүлсэнийг эсвэл дэлгэрэнгүй үйл явдал ба хэрэг явдлын учир шалтгааныг дурдан хураангуйлан өгүүлсэнийг тайлбарламж гэнэ. За дэвтэр дээр бичиж авъя. За багш нэг удаа дахиад уншаад өгье. Үйл явдал ба хэрэг явдлын үр дүн илтгэсэн өгүүлбэр ба цогцлборын учир шалтгааныг дэлгэрүүлэн өгүүлсэнийг эсвэл дэлгэрэнгүй үйл явдал ба хэрэг явдлын учир шалтгааныг дурдан хураангуйлан өгүүлсэнийг тайлбарламж гинэ. За тайлбарламжийн онцлог
За мөн адилхан дэвтэр дээрээ бичиж тэмдэглэж аваарай. За ямар нэгэн юмны учрыг тайлбарлан дэлгэрүүлнэ. Агуулга, баримт, жишээ, тооцоо, судалгаа, шалтгаан, үр дагавар, дүрм тодорхойлолтод тулгуурлан байдаг. За дараад нь ямар учраас гэсэн асуултанд хариулагдана. Найруулгын төрлөөр сонин нийтлэлийн найруулгатай тохирох нь бодит хэрэглээний шинжтэй. Сэтгэл хөдлөл утгын халил, тухайн үзэгдэл юмсыг шууд нэрлсэн утгатай, нийт хүмүүст зориулсан ухуулгын зурагтай тохирно. За тайлбарламжийн бүтцийг авч үзвэл тайлбарлагдж буй хэсэг тайлбарлаж буй хэсгээс бүтнэ. За тэмдэглэж аваарай. Тайлбарламжийн бүтц нь тайлбарлагдж буй хэсэг тайлбарлаж буй хэсгээс бүтнэ. За юуг тайлбарладаг вэ? Тайлбарламжийн үндсэн шинж. Учир шалтгааныг тайлбарлах, үйл явцыг тайлбарлах, мөн чанарыг тайлбарлах. Бүгдээрээ бичиж авна шүү. Учир шалтгааныг тайлбарлах, үйл явцыг тайлбарлах, мөн чанарыг тайлбарлах. За бүгдээрээ ихэд задлал хийх ёстой. За дэвтэр дээр ихийнхээ гарчгийг тавиарай. Навч яагаад ундаг вэ? За багш нэг удаа уншаад үе та бүхэн анхааралтай сайн сонсоорой. Намар нарны элч буурч хүйтэн сэрүүн болоход навчийг ногоон өнгөтэй болгодог, мөхлөг нь задардаг. Навчны эсийн дотор улаан шар өнгөтэй будагч бодис үлдснээс навч улайх, шарлах зэргээр хувирна. Хүйтрэхэд ургамал хөрснөөс ус авах нь багасна. Түүнчлэн хөгшөрдөг. Энэ үед навчны эсэд ургамлын амьдралд хэрэгтэй эрдэс давс их хэмжээгээр хуримтлагдсанаас навч ундаг. Ямагт навчтайгаа байдаг ургамлыг мөх ногоо ургамал гэдэг. Тэдгээр ургамлын навчны зарим нь унаж байхад шин навч ургаж байдгаас мөх ногоон харагддаг байна. За ихийнхаа шалтгаан, үйл явц, үр дагаврыг бүгдээрээ тэмдэглэж авъя. За шалтгаан бол мэдээж намар болохоор нарны элч буурна. Хүйтэн сэрүүн болно. Хэрэгцээгүй эрдэс давс хуримтлагдана. За тэгвэл үйл явцыг үзье. Навч шарлана, мөхлөг задарна, навч улайна. За үр дагавар нь навч ундаг, шин навч ургадаг. За бүгдээрээ дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. За тайлбарламж 9 гэж юу вэ? Дэвтэр дээр бас тэмдэглэж аавна. Уншигчдад ямар нэг зүйлийн утга учирыг тайлбарлан мэдээлэх зорилготой зохиомжийн маягийг тайлбарламж гэнэ. За тайлбарламж эсээний агуулга нь баримт, жишээ, тооцоо, судалгаа, шалтгаан, үр дагавар, дүрм тодорхойлолтод тулгуурсан байдаг. За тайлбарласан эсээний ангиллалтад бүгдээрээ танилцъя. Дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай. За нэгдүгээрт бодит баримт ба тооцоо судалгаанд тулгуурласан тайлбарламж. Хоёрт нь шалтгаан үр дагаврын холбоо хамаарлыг тодорхойлсон тайлбарламж. Гуравт нь онцлон ялгаж тодорхойлох тайлбарламжийг ангиллах нэ. За тайлбарласан эсээний үндсэн шинжтэй танилцъя. За нэг санааг хэд хэдэн баримтаар дэлгэрүүлэн тайлбарладаг. Хоёрт зохиогчийн үзэл бодол асуудалд хандах шүүмжлэлт өнгө аяс илэрдэг. Гуравт ил далд шалтгаанд холбоо бүхий баримтуудтай. Дөрөвт ойролцоо ба эсрэг санаа гаргасан. За тайлбарламж эсээний бүтцтэй бүгдээрээ танилцъя. За эхлэл хэсэгт буюу түлхүүр өгүүлбэр байна. За түлхүүр өгүүлбэрийг бид нэр хөтөж санаа гэж ойлгож болно. За мөн адилхан сонирхолтойгоор эхэлж хэрэгтэй. За үндсэн хэсэгт бол толгой өгүүлбэр, дэмжих өгүүлбэр байна.
За төгсгөл хэсэгтээ бол үзэл бодол дүгнэлтээр төгсгөнө. За дэвтэр дээрээ тайлбарламж хэсэгнийхээ бүтцийг тэмдэглэж аваарай. Эхлэл хэсэг, үндсэн хэсэг, төгсгөл хэсэг гэсэн 3 хэсэгт хуваан мэдээж. За эхлэл хэсэгтээ түлхүүр өгүүлбэр байна. За гол хэсэг буюу үндсэн хэсэгт толгой өгүүлбэр, дэмжих өгүүлбэр байна. За төгсгөл хэсэгт маань үзэл бодол дүгнэлт байна. За бүгдээрээ гүйдэл хэсгийн заглал хий. За гүйдэл хэсэг маань тайлбарласан хэсэг байгаа. За сурах хүчийнхаа 47-оос 49 дугаар талыг гаргаад эхлээд бүгдээр гүйдэл хэсгээ сайтар унших ёстой. За нэгдүгээр үгийн утгын тайлбартайгаа танилцъя. Дэвтэр дээр бичиж аваарай. Гүйдэл гэдэг үгийн утга нь гүйх хуулийн нэр байгаа. За гүйдлийг дотор нь ямар гүйдлүүд байх вэ гэдгээ утгын хувьд авч үзье. За гүйх явдал байгаа. Нэгдүгээр утга нь. За морины гүйдэл гэж вэ. За үүн нь бол морины явдлыг хэлдэг байна. За торгон гүйдэл гэж вэ. За ямар явдлыг торгон гүйдэл гэдэг юм бэ гэвэл морины бие халж явдал нь жигдэрснийг хэлдэг байна. За хоёрт нь ан амтан явах зорчих зам. За чонын гүйдэл гэж ярих юм бол чонын жим гэж ойлгож болно. Бугын гүйдэл гэвэл бугын жимийг хэлдэг байна. За гуравт нь цахилгаан гүйдэл гэж вэ. Дамжуулагчаар цахилгаан цэнэгийг гүйх хөдөлгөөнийг хэлдэг байна. За гүйдэл үүсгэр гэвэл төрөл бүрийн энергийг цахилгаанд хувиргах төхөөрөмж байна. За дөрөвт нь цусны гүйдэл. Цусны урсгалын явцыг хэлдэг байна. За тавт нь гүйдэл дайрах гэвэл саа өвчин тусахыг хэлдэг байна. За гүйдэл хэсгийн бүгдээрээ заглал хийхдээ нэгдүгээрт эхлэл хэсгийг авч үзье. За сонирхол татсан хэсэг нь бол бааж авгаан хүүг дайрлага дайрчгаж хийж хэлж байгаа хэсэг байна. За хөтөц санааг нь багш нь авч үзэх юм бол монголчууд дайрлага гүйдэл газар саа өвчин гэж яагаад ярьдгийн учрыг эргцүүлэх юм бол мас гэж цэг. Орчин үед тэр өвгөний тэрхүү үгс нь мухар сүсэг биш. Харин бүр хурц мэдрэхүү байжээ гэж бодогдуулах болов гэсэн нь хөтөц санаа ба. За цэгээр бол багш нь товчлсон байгаа. Тэрийг анхаараарай. За дэвтэр дээрээ бас тэмдэглэж аваарай. За гүйдэл хэсгийнхаа үндсэн хэсэгтээ бүгдээр оръё. Үндсэн хэсэгт нь толгой өгүүлбэр байна. Дэлхийн маань эрчим хүчний олон янзын торонд хэрэгцсэн зогсоо зайгүй чичирхийлж лугшиж байдаг гэсэн толгой өгүүлбэрийг авсан. За гэртээ бүгдээр нэг толгой өгүүлбэр, дэмжих цогцлборууд хоёрыг олох ёстой. За тэгвэл төгсгөл хэсгийг бүгдээр ажиглая. За дүгнэлт хэсэг нь Хартман-Карийн торон бүтцэн газрын хөрсний алд зай тутамд мөнөөхөн торны огтлцох цэг байдаг. Яг тэр цэг дээр хүн ба амьтан таарч унтах юм бол толгой өвдөхөөс эхлээд сэтгэл санаа нь гансрах, бүр солиорох өвчин тусдаг байна. Үүнийг л дайрлага дайрах гэж өвгөд маань томьёолжээ гэсэн хэсэг дүгнэлт хэсэг байна. За тэгвэл зохиогчийн хандлага хэсэг нь нохой зөвхөн хот мандаг бус, харин чөтгөрийг бас мандаг ажээ. Тэрчлэн яст мэлхий юм уу адил түүний учир утгыг өнөө гэхэд л арай гэж нэг юм ухаарах ажээ. Бүх юм гүйдэлтэй бөгөөд түүндээ таарсан судал олбоос зохирол боломж гэсэн хэсэг нь зохиогчийн дүгнэлт хэсэг байна. За эдгээр зүйлүүдийг бүгдээрээ тэмдэглэж аваад толгой өгүүлбэр, дэмжих цогцлборуудыг бүгдээрээ гэртээ олох байгаа. За гэртээ бүгдээрээ гүйдэл хэсгээс нэг толгой өгүүлбэр, хоёр дэмжих цогцлборыг бичих ёстой. За дэмжих цогцлборыг бичих толгой өгүүлбэрийг бичихтэй дараах тайлбарыг бүгдээрээ ашиглаж болно. За гэрийн даалгавраа тэмдэглэж аваад толгой өгүүлбэр, дэмжих цогцлборын тайлбартай бүгдээрээ танилцъя. За нэгдүгээрт толгой өгүүлбэр. Цогцлборын эхэнд байрлах хөтөц санааг дэмжсэн суурь мэдээлэл бүхий өгүүлбэр байна. Цогцлбор хэдэж байж болно. За дэмжих цогцлбор. Өөрийн байр суурийг дэмжиж буй баримт нотлохоо, тайлбар, жишээ мэдээлэл байна. Уншигч мэдэхгүй байгаа зүйлээ олж мэдэхэд хэрэгтэй нэр томьёо, хугтгуун, шин мэдээлж байна. Уг асуудлын талаарх бусдын үзэл бодлыг дурдж, түүнд хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлнэ. Эдгээрийг уялдаатай уншигчийн сонирхлыг хөдөлгөх үйс
байдлаар хүргэхийн тулд харьцуулах, тооцох, учир шалтгаан, үр дагаврыг гаргах дүрслэл гэх мэт янз бүрийн тайлбарлах арга хэрэглэнэ. За бүгдээрээ тэмдэглэж аваад гэрийнхаа даалгаврыг өнөөдөр 21 цагаас өмнө багш руугаа илгээгээрэй. Анхаарал тавьж хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.